Чи судлах зорилгоор эсвэл хүлээн авах санаатайгаар Бурхны үгийн энэ номыг нээсэн байж магадгүй. Хандлах чинь ямар ч байлаа гэсэн үнийг дуслан уншиж амархан хоош тавихгүй гэж Бурхан найдаж байна. Эдгээр үгийг унсны дараа хандлах чинь өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ тэр нь чиний сэтгэл ойлголтын түвшнээс хамаарна. Гэвч чиний мэдэх ёстой нэг зүйл бий. Бурхны үгийг хүний үг болгож болохгүй. Хүний үгийг Бурхны үг болгож бүрч болохгүй. Бурхны ашигладаг хүн бол бие махбодтой болсон Бурхан биш. Бие махбодтой болсон Бурхан бол Бурхны ашигладаг хүн биш. Энд мөн чанарын ялгаа бий. Эдгээр үгийг уншсныхаа дараа чи тэдгээрийг Бурхны үг гэж зүгээр л хүний олж авсан гэгээр л хэмээн хүлээн зөвшөөрт магадгүй. Тэр тохиолдолд чи дэндүү монхог байна. Бурхны үг яаж хүний олж авсан гээгээрэлтэй адил байж болох юм бэ? Бие махбодтой болсон Бурхны үг шинээрэн үгийг эхлүүлж бүхэн төрлөختнийг зааж чиглүүл нууцуудыг илчилж шинээрэн үд барих чиглэлийг нь хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгэрлэн зарим энгийн хэрэгжүүлэлт юм уу мэдлэг төдийөө энэ бүхэн төрлөختнийг шинээрэн үе рүү замчилж эсвэл Бурхны өөрийн нууцыг илчилж чадахгүй. Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурхны мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг. Эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурхны мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг. Тэр нь хүний алдаа юм. Ямар ч байсан чи хизээж хар цагааныг сонж өндрийг нам болгож гүнзгий гүнгөц хэмээн дөслөх ёсгүй. Ямар ч байсан чи үнэн гэдгийг нь тодорхой мэддэг зүйлээ хизээж зориуд цах ёсгүй. Бурхан байдаг гэж итгэдэг хүнгүй асуудлыг зөв байр сууриас шинжиж бүтээгдсэн зүйлийн байр сууриас түүний шинэ ажил болон үгийг хүлээн авах ёстой.